Чехэд амьдрахад хамгийн гоё хотууд 2024 гэсэн мэдээг хүргье. Observadata Cese гээд өгөгдлөөр үндэссэн цогц шийдлийг хотын захиргаануудад санал болгодог төсөл гэдэг. Эднийх бүр 2018 оноос хойш жил бүр Чехийн 200 гаруй хот суурин газар дах амьдралын чанарт үнэлэлт дүгнэлт хийж тайлагнадаг болсон. За 22-23 оны тайланд манаас угаасаа үзэх боломжтой. Чехэд амьдрахад хамгийн гоё хотууд 2022 эсвэл 2023 гэж бичээд хангад гараад ирнэ. За энэ үнэлгийг хийхдээ ерөнхийдөө дараах 3 үндэс үзүүлэлтийг авч үздэг гэсэн ба. Нэгдүгürt нь эрүүл мэнд ба хүрээлэн буй орчин, хоёрт нь материалын хангамж болон боловсрол, гуравт нь харилцаа холбоо үйлчлэгийн газар гэдэг. За энэ 3 төрлийн үзүүлэлт дотроо бас айгүй олон янз болоод задардаг. Та бүхэн яг энэ дэлгэцэнд харуулж байгаа сайт руу ороод ингээд сонирхсан хот болгоныхаа мэдээлэл рүү ороод үзэх юм бол бүх үзүүлэлтээр одоо ямар оноо авсан байна гэдэг нь гараад ирж байгаа. Тэгээ бүр ATM-ийн тоо моо гэдэг бүр нарийн үзүүлэлтүүд байж байгаа. За тэгээ энэ үзүүлэлтүүд нь бас жилээс жилд багасаага өөрчлөлт ордог гэж байгаа. Жишээлх юм бол энэ жилээс шинээр аюулгүй байдлын индекс гэдэг үзүүлэлтийг нэмсэн байгаа. Өмнө нь болохоор авто замын ослын индекс гэж байсан. За энийг илүү дэлгэрэнгүй одоо өргөн хүрээний болгоод аюулгүй байдлын индекс гэдэг шинэ индекс оруулсан байна. За энэ оны тайлан гарахдаа ер нь хэд хэдэн ерөнхий ажиглалтуудыг танилцуулсан байлээ. Жишээ нь 7 жилийн хугацаанд ингээд тууштай үнэлгээ хийснээр илүү сайн анализ хийх боломж гарч ирж байна гэжээ. Жишээлх юм бол өндөр болон бага үнэлгээтэй хотуудын хоорондын зай улам нэмэгдэж байгаа нь ажиглагдсан гинэ. Өөрөөр хэлбэл одоо зарим хот нь улам л сайжраад идэг, гэтэл зарим хот нь муу дээр муу гэдэг шиг улам муудаад байгаа тийм байдал анзаарэгдсэн гэж байна. За Ричаны хот болохоор 10 оноогоор дахиад 1-р байранд орсон байна. Энэ хот бол ерөөсөө энэ тайлан гарч эхэлснээс хойш буюу 7 жилийн турш 1-р байраа хадгалж байгаа. Тэгсэн чинь эсэргээрээ зах хязгаар нутгийн хотууд болох одоо Крушны хоорыг, Есеник болон Хойд Бохемийн уулархаг нутгийн хотууд аш доогуур байранд орсон гинэ. За яг та бүхэн энэ юун дээр харуулхад та бүхэн дэлгэцэн дээр харуулж байгаа газрын зургийг харах юм бол энэ ерөөсөд тодорхой харагдаж байгаа. Илүү зах руу болоод ирэхээрээ улаан буюу доогуур үнэлгээтэй болоод ирж байгаа. Ногоон гэхээр илүү сайн үнэлгээтэй. Цэнхрэн дундаж гэсэн ба. За дээрэс нь томоохон хотууд болох Праг юм уу Бурногийн ойр орчмын хотууд, Өмнөд Бохем, Храдец, Пардубиц хавийн хотууд ерөнхийдөө дээгүүр үнэлгээтэй гарсан гэж байна. Энэ ч гэсэн одоо энэ газрын зургаас харагдчихээн тий. За ер нь хотууд доогуур үнэлгээтэй байгаагийн үндсэн шалтгаанууд нь юу вэ гэсэн чинь эрүүл мэндийн үйлчилгээ авахд хүндрэлтэй, боломжийн цалинтай ажлын байр ховор, үйлчилгээний байгууллагууд цөвтэй, за боловсролын байгууллагуудын чанар таарав гэсэн. Ерөнхийдөө эрүүл мэндийн үйлчилгээ эмчийн хомсдол нийтлэг анзаарэгдэж байгаа юм байна. Хэдийгээр улсын хэмжээнд сүүлийн 5 жилд эмчийн тоо 4% нэмэгдсэн ч хүртээмж нь хотуудад тэнцвэргүй байна гинэ. Жишээ нь ихэвчлэн жижиг хотуудаас бүрдэх нийт 59 хотод эмчийн тоо цөөрсөн гэж. Гэтэл эсвэргээрээ том хотод ялангуяа Бурно хаваар эмчийн тоо мэдэгтгүүц нэмэгдсэн гинэ. Эрүүл мэндтэй холбоотой үзүүлэлтийн хувьд насжилт ер нь аажмаар нэмэгдэж байгаа юм байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд 18 оноос хойш 1.4 жилээр дундаж насжилт нь нэмэгдсэн байна. Харин агаарын бохирдол санаа зовоос асуудал хэвээрээ байгаа гэж байна. Ялангуяа Морав Силезианы бүс нутгаар агаарын бохирдол ихтэй байдаг байна. За бас нэг сөрөг үзүүлэлт болохоор орон сууцны үн нэлэнхүүдээ нэмэгдсээр л байна гэж байна. Энэ өөрчлөлт нь гол нь цалингийн өсөлтөөсөө илүү хурдан явагдаад байна. Орон сууцны үн хамгийн ихээр өссөн хотууд нь Ричани, Бохожелице болон Кралик гинэ. За бас чанартай дунд сургуулийн тоо 8% буурсан гэж байна. За одоо тэгэхээр хотуудынхаа жагсаалт руу оръё. 1-р 10 оноогоор Ричани орсон байна. За оноон чивээрээ байрын чивээр. 2-р 8.9 оноогоор Праг орсон байна. Өнгөрсөн жил 2-р орсон. Гэхдээ оноо нь 9.2 байсан. Оноо жоохон буурчиж. За 3-т нь болохоор 8.8 оноогоор Устопечи орсон байна. Өнгөрсөн жил 8.1 оноотойгоор 4-т бичигдчихсэн бол нэг байраар агсан байна. 4-т болохоор 8.1 оноогоор Брандиснадла байн Староболислог оржээ. Өнгөрсөн жил уг нь 8.4 оноотой 3-т бичигдчихсэн. За тэгээд энэ удаад Берон, Тишно зэрэг хотууд нэлээд урагшилсан гинэ. Яагаад вэ гэхээр эдгээр хотуудад олон залуу хүмүүс нүүжчихэд хүн ам нэмэгдсэн гэж. Бас Тишногийн хувьд болохоор Бурно хот руу явхад айгүй амар байдаг болохоор давуу тал болдог гинэ. За тэгээд айгүй том өсрэлт хийж урагшилсан хотууд гэх юм бол Костелец над Орлици хамгийн том ахиц гаргаж 76 байраар урагшилсан гинэ. За үүний араас Ческад Шебова 68 байраар, Вимперк 55 байраар
урагшилсан байна. Косолицын хувьд болохоор хүүхдийн цэцэрлэг сайтыг бас залуу хүмүүс нүгж очсон нөлөөсөн гэж. Тэгвэл эсэргээр айгүй олон байраар ухарсан хотууд нь гингүүд Водняны 98 байраар ухарсан. Комполиц 79 байраар ухарсан. Мөн Карловы Вари 73 байраар, Бистршице над Пернштейном 62 байраар ухарчээ. Одоо харин монголчууд олноор байдаг хотуудын байр яаж өөрчлөгдсөн хэддүгээрт байгааг харъя. Праг түрүүн хэлсэн 8.9 оноогоор 2-т орсон байна. Оноо нь жоохон буурсан өнгөрсөн оноосоо. Ланско өнгөрсөн онд 15 дугаар байранд байсан бол энэ удаад 8 руу ороод ирсэн байна. Урагшилсан байна. Оноо ч дээшээсэн байна. 1.7 оноогоор. За эсрэгээр Бурно хот 7-д бичигдчихсэн бол энэ удаад 10-т бичигдсэн байна. Оноо нь 1.4-өөр буурсан байна. Павличко Брод урд нь 17-д бичигдсэн бол энэ жил 11-т бичигдсэн байна. Оноо нь бас 1.4-өөр нэмэгдсэн байна. Храдес Кралове 6 оноотой 20 дугаар байранд бичигдчихсэн нойд нь энэ жил 5.9 оноотой гэдэг. Оноо нь буурсан хэрнээ байр нь урагшлаад 18-д ороод ирсэн. За тэгээ эхний 20-ыг бол яг ингээ 1 2 3 гэдэг ингээ нарийн гаргацсан бэлээ. Тэгээ энэ жилээс эхлээд одоо нөгөө хойгуур ордог, сүүл мушигдаг хотууд ерөөсөн нэг олигтой өөрчлөгдөх болохоор тэднийг бодолцсон уу яасан ингээд шууд 20-20-оор нь багцлаад гаргачихжээ. Одоо жишээ нь 21-с 40-д энэ хотууд гэдэг. Бид нэр нь хоорондоо байр нь ямрыг нь бичээгүй, дээрэс нь дундаж оноог нь бичээгүй. Гэхдээ та хэрэг хүсэх юм бол харж агаад өөрөө дундаж оноогоо гаргаж болно. Би яг энэ мэдээг бэлтжиж байхдаа нөгөө монголчууд олон байдаг хідэн хотынхоо дундаж оноог нь бодсон. За тэгвэл Храдец Краловигийн араас Песен 583 оноотой орсон байна. 21-с 40-р байранд багтж байна. Их лава 5.5 оноотойгоор 41-с 60 гэсэн бүлэгт багтж байна. Их лава бол оноо нь жоохон буурсан байна. Песен ч гэсэн оноо нь жоохон буурсан байна. Оломоц өнгөрсөн жил 5 оноотой байсан бол энэ жил 546 оноотойгоор урагшилсан байна. За байран 41-с 60-таа багтж байна. Злин өнгөрсөн жил 4.6 оноотойгоор 83-т бичигдчихсэн бол энэ жил 546 оноогоор 61-с 80 дугаар байранд орж байна. Нэлээд урагшилсан байна. Пардубице болохоор 5.1 оноотой 51-р бичигдчихсэн нойд нь энэ жил болохоор оноо нь баг зэрэг өсөд 5.3 болсон байна. За тэгээд бас 61-с 80 дугаар байранд багтж байгаа юм байна. Млада Болеслав уул нь өнгөрсөн жил 5.2 оноотойгоор 41-д бичигдчихсэн бол энэ жил 516 оноотой. Оноо нь бол маш багаар буурсан гэхдээ 81-с 100 дугаар байранд багтжээ. За энэ жагсаалтанда би энэ жил нэмээд 2 хот оруулсан. Подибради, Острова гэдэг. Яг гэвэл энэ хотуудад айгүй олон монгол оюутнуудтай байдаг болсон. За Подибради болохоор 81-с 100 дугаар байр гэдэгт багтчихжээ. 506 оноотой. Острова болохоор 4.5 оноотойгоор 121-с 140 дугаар байранд багтжээ. Балашская Месежици бас яг адилхан 4.5 оноотой. Месежици болохоор урд нь өнгөрсөн жил 3.7 оноотой байсан бол энэ жил нэлээд агсан байна. За Ческа Липа өнгөрсөн жил 2.2 оноотойгоор 185-д бичигдчихсэн. Энэ жил нэлээд ахаад 3.8 оноо авсан байна. Тэгээд 161-с 180 гэдэг бүлэгт багтж байна. Гүтнэ хороо өнгөрсөн жил 3.1 оноотойгоор 160-д бичигдчихсэн. За энэ удаад 161-с 180 гэсэн бүлэгт багтж байгаа. Гэхдээ оноо 376 болоод бас хөөрхөн өссөн байна. За Мост хот 1.9 оноотойгоор сүүл мушигжсэн өнгөрсөн жил. За энэ удаад бас л сүүлийн группт байгаа 181-с 206 гээд. Гэхдээ оноо нь 196 гээд бас хөөрхөн нэг бүхлээр нэмэгдсэн байна. За тэгээд Чехэд амьдрахад хамгийн гоё хотууд, хамгийн таархан хотуудын мэдээллийг та бүхэн хүсвэл дэлгэрүүлээд Observatory-г CC-г сайт руу орж үзээрэй.